Монгол улс хүний эрхийн мэдрэмж үнэхээр өндөр. Тэгээ яг одоо энэ хүний эрхийн мэдрэмж гэдэг дээр суйрлаад байнгын хорооны дарга Цогтбаатар болон хүний эрхийн дэд хорооны дарга Эрдэнэ улднаар хүүхдийн хөгжих, хоорондоо харилцах эрхийг хүндчихвэдэ гэдэг агуулгаар цахим дээрлэхэлтийг өнөөгийн байгаа хуулийн зохицуулалтаараа зохицуулж чадахгүй байгаа учраас зүгээр шууд хорих гээд байна уу гэдэг ийм асуултыг тавиад байна. Энэ бол зөв асуулт. Хүүхдүүд ч гэсэн миний хөгжих эрхийг одоо хязгаарлалаа гэдэг байдлаар эцэг эхчүүд ч гэсэн маш олон эцэг эхчүүд миний хүүхдийн хөгжих эрхэд халдлаа гэдэг байдлаар хандах магадлалтай. Маш өндөр магадлалтай. Тэгэхээр яг хуулийн процессороо явна биз тухайн үед юу болох вэ? Зүгээр үүн дээрээ суурлаад одоо байгаа нөхцөл байдал дээрээ суурлаад яагаад цахим дээрлэхэлтийг бид нэр зогсоож чадахгүй байна вэ гэдэгтээ дүгнэлт хийх хэрэгтэй. Хуулиар хинхэн ямар үүрэг хүлээсэн, түүнийг хинхэн яаж хэрэгжүүлж байгаа юм гэдэг дээрээ суурлаад явах юм бол цахилгаан хариуцлагын энэ арга хэмжээнүүдээ бас сайн явуулж чадах байхаа. Хууль тогтоомж байгаа хэдий ч бид нар түүнийгээ сурталчилдаггүй, мөрддөггүй, хариуцлага тооцож чаддаггүй. Би түрүүн асуусан хүүхд хаана хандах вэ? Яг өнөөдөр дарамтанд орцсон байгаа. Би чиний чатыг чинь дэлгэн шүү. Би чиний тийм бичлэгийг чинь тавина шүү гэж дарамтанд орцсон байгаа хүүхд хаана хандах вэ? Ийм гарц гаргалгаа байгаа юу? Ээж авдаа хэлэхээс ичж байна. Багштай хэлэх үү? Нийгмийн ажилтнаа хэлэх үү? Хаана хандах вэ гэдэг ийм том асуулт байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээ ч гэсэн бид нар суурлаад өнөөдөр хүүхдүүд дээрээ одоо аян явуулах уу? Яах уу? Олон нийтийн анхаарлын төвд оруулж ирэхэд бол бид зөвхөн одоо гэр бүл хөтөлбөрийн нийгмийн хамгааллын яам гэж харж болохгүй, боловсролын яам гэж харж болохгүй. Дахиад хэлэхэд энэ засгийн газрын түвшинд томоор яригдах ёстой. Нийгмийн асуудал гэхлээрээ л зүгээр л нэг эмэгтэйчүүдийн л ярьдаг асуудал гэдэг шиг чуулган дээр хүртэл хүүхд хамгааллын хууль орж ирэхэд цөөхөн хідэн эмэгтэйчүүд л сууж идэг шүү дээ. Гэтэл эн чинь манай хүний асуудал, Монгол улсын хөгжлийн асуудал тийм. Энэ дээр томчууд ч гэсэн өөрсдөө үлгэр дуурайлттай байх ёстой. Хүүхдийнхаа дэргэд ямар үг хэрэглэх үү? Хүүхдтэйгээ байхдаа ямар авир гаргах уу? Хүүхдүүд ч гэсэн цахим орчинд томчуудыг харж л байгаа шүү дээ. Ингэж болдгийм байна гэдэг байдлаар л хандж байгаа. Хариуцлага байхгүй бол энэ явдал зогсохгүй. Хэврээл байна. Тэгэхээр төр төмөр нүрээ хаана үзүүлж чаддгийг тэрэн дээрээ бас үзүүлэх газартаа үзүүлдэг байгаасаа гэж хүсэж байгаа. Амиа хорлтын асуудлыг бол бид нар бас том түвшинд анхаарч ярих цаг нь болсон. Сард 40 хүн гэдэг бол маш харамсалтай. Тэгээ үүн дээр тодорхой учир шалтгаанууд байдаг бол түүнийгээ одоо бас хуваалцахыг хүсэж байна. Тэгээ түүн дээрээ суурлаад бас бодлогоодыг, хөтөлбөрүүдийг тусгайлж гаргаж олон нийтэд мэдээлэхгүй ч гэсэн төрийн байгууллагууд зайлшгүй хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага байна гэж үзэж байна. Баярлалаа. За би нэг